Амьдралын эхний үйлдэл юу болохыг мэдэх үү? Юу вэ? Амьсгал. Амьсгал авах. Сүүлийн үйлдэл нь амьсгал гаргах, тэгээд дуусна. Бид амьсгал аваад уйлж эхэлдэг. Харин амьсгалаа гаргаад бусдыг уйлуулдаг. Энэ хоёрын хоорондыг амьдрал гэж бид нэрлэдэг. Бид өөрсдийн амьдралаа илүү гярхан ажиглах хэрэгтэй. Бид амьсгалаа үл оошоодог. Бид мэдрэмжээ анхаардаг, эргэлзээгүй. Би ингэж мэдэрч байна гэдэг мөн бодлуудаа, үзэл ойлголттой анхаардаг. Дурсамжтай, жин хасаж нэмж байгаадаа анхаарч ямар нэг зүйл хийхийг хичээдэг. Биедээ сэтгэлдээ анхаардагч энэ хоёрыг холбогч зүйлийг огт тоодоггүй. Энэ бол бидний амьсгал. Сэтгэл болон бие мах бодийг удирдахад амьсгал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ойлгож байна уу? Бидний амьсгал хэмнэлтэй. Тэр хэмнэл нь дэлхийн, байгалийн, биеийн бодол болоод сэтгэл хөдлөлийн хэмнэлтэй холбоотой байдаг. Эмнэлэгт байгаа хүн л өвчтөе хүн гэж бодох хэрэггүй. Жаргалгүй хүн ч өвдсөн хүн. Тайван, тогтвортой биш нэгэн ч өвдсөн хүн. Сэтгэлээ, бодлоо, сэтгэл хөдлөлийн шуурга хэрхэн зохицуулахаа мэддэггүй хүмүүс ямар нэг байдлаар өвдсөн хүмүүс байдаг. Ойлгож байна уу? Тиймээс амьсгал үнэхэрийн чухал үүрэгтэй. Сэтгэл маш хийсвэр та шууд удирдах чадахгүй. Сэтгэлийн хувьд зөвхөн юу мэдэрч байгаагаа илэрхийлж ярьж л чадна. Тэгж хэсэг хугацаанд тайтгардаг. Гэвч нөгөө л хэв маяг зуршил дахин давтагдаж эхэлдэг. Харин амьсгалдаа анхаарлаа хандуулснаар асуудлын уг үндэст хүрч чаддаг. Сэтгэл ямар ч асуудалтай тулгарсан бай, тэдгээр нь арилдаг, цаад шалтгааны түвшинд нь хүрч үйлчилдэг гэсэн үг. Сэтгэл хөдлөл бүр биед тодорхой мэдрэмж төрүүлдэг. Энийг анзаарч ирсэн үү? Тодорхой сэтгэл хөдлөл биед тодорхой мэдрэмжийг төрүүлдэг. Холбоотой байдаг. Гэтэл бид яадаг вэ гэхээр сэтгэлд төрж байгаа бодол мэдрэмжтэй хөтлөгдөөд биед мэдрэгдэж байгаа мэдрэмжийг нь ажигладаггүй. Мэдрэмжээ ажигласнаар юу болдог вэ гэхээр нөгөө бодол сэтгэлийн мэдрэмж биеийн мэдрэмж болж өөрчлөгддөг. Тэгээд тэдгээр мэдрэмжүүд өөрчлөгдөж арилж үгүй болдог. Тэгэхээр сэтгэл бодол эргэлдлээ гэд тэмцээд эсэргүүцээд ах шаардлагагүй.
Зүгээр л хараад, ажиглаад хамт байхад тэд өөрчлөгдөж, арилж үгүй болдог. Тэгээд дахин амьсгал дээрээ эргэж ирэх хэрэгтэй. Амьсгалаа ажиглах мөчид та бүрэн гүйцэд амьсгалтайгаа хамт байдаг. Гэвч сэтгэл аажимхан бодол руу шилжчихдэг. Тэгдэг үү? Та хэсэг зур бодолтой хамт байдаг. Бодож байгаагаа ухаарж мэдэх хүртлээр хамт байдаг. Бодолд байна гэсэн ухаарал гэмтэл төрдөг. Ямар нэг зүйл бодож байгаагаа ухаардаг. Пранаяам, амьсгалын дасгал, амьсгалын техник, крия хийх маш сайн. Эдгээрийг хийснээр маш богино хугацаанд дотор чинь өөрчлөгдөж, та эргээд жаргалтай болдог. Одоо юу болж байна? Би хэдэн үг хэллээ. Сэтгэлдээ юу болж байгааг мэдчихэв үү? Дотор чинь тийм ээ, тийм. Эсвэл үгүй гэж байгаа. Анзаарч байна уу? Миний юу гэх нь хамаагүй. Харин та өөртөө юу гэж байгаа чинь чухал. Яг одоо сэтгэл чинь юу гэж байна? Тийм гэж байна уу? Үгүй гэж байна уу? Юу гэж байна? Тийм гэж байна уу? Үгүй юу? Энэ бол ухамсар, сэтгэлийн ухамсар, өөрийн бодол, мэдрэмж, дотор чинь болоод байгаа хэв маягууд тэр хэмнэлийг мэдж ухамсарлах юм. Та дотроо тайван амгалан үедээ мөн тийм энергийг эргэн тойрондоо түгээдэг. Тэгээд аясаараа эдгэж ангааж ядаг. Хүмүүс илүү сайхныг мэдэрнэ. Зарим газар очиход генетхэн ямар ч шалтгаангүйгээр таагүйг мэдэрч жаргалгүй болж эсвэл уур хүрдгээ анзаарч ирсэн үү? Анзаарч ирсэн үү? Хэсэг хугацаанд хэрүүл маргаан болсон өрөөнд ороход яагаад ч юм та бачуурчдаг. Хүн бүр эргэн тойрондоо өөр сэтгэл хөдлөлийн орчин үүсгдэг. Бид юуг улам ихээр дадуулна. Жишээ нь та өдөр бүр хайр татам байдаг бол эргэн тойрон тийм долгион байж тэр нь улам нэмэгддэг. Харин сэтгэлээр унсан бол түүнээ нэмэгдүүлсээр дадуулсаар байвал яг тэр чинь өсч нэмэгдэнэ. Өдөр болгон бачуурсаар тэгээд тийм л нөхцөл байдлыг өөртөө татна. Анзаарч ирсэн үү? Одоо асуулт нь үүнээс яаж салах вэ? Би бачуурч байгаагаа мэдэж байна. Сэтгэл бачуурч байна. Дотор минь хэцүү байна. Үүнээс хэрхэн салах вэ? Үүний тулд танд дасгал хэрэгтэй. Яг энд амьсгал тус болдог. Амьсгал бүгдийг маш хурдан зайлуулдаг. Бясалгахад амьсгал ингэж тусалдаг. Бясалгаж сэтгэлээ тайвшруулахад амьсгал үнэхэрийн тус болдог. Таныг тэр дор нь өөрт чинь авч ирж тайвшруулдаг. Бидний биеийн хорт бодисын 90% нь амьсгалаар гадагшилдаг.
Гэтэл бид уушигны багт дамжийн дөнгөж 30%-ыг ашигладаг. Хизээд үл хайхарсаар ирсэн амьсгалдаа анхаарлаа хандуулах нь үнэхэрийн үн цэнтэй байх болно. Маш энгийн зүйлийг 2, 3, 4 өдөр өдрийн хэдхэн цаг зарцуулаад сурч болно. Сурсан хойноо хизээх хүссэн үедээ 5-10 минут гаргаад хийчихнэ. Ингэж та сэргэж сэтгэлд нь эргээд цэвэр тунгалаг болдог. Сэтгэлээ сэргээхэд амьсгал хамгийн чухал. Нэгэн совилогчаас асуулт ирсэн байна. Совилогч хүн эдгээр дасгалыг хийж дадуулах нь өвчтөнд тус нэмэр болох уу? Гарцаагүй тус болно. Өнөөдөр энэ л хэрэгтэй байгаа штэ. Нэг гэрт 10 хүн амьдардаг гэж бодъё. Энд тийм биш ах л да. Энэтхэгт бол тийм байдаг. Энд 5 ам бүлтэй гэр бүл байна гэж бодъё. Тэгвэл тэр 5 хүн өөр өөрийн бяцхан ертөнцид амьдарч бие биенийхээ ертөнцтэй холбогддоггүй. Бүгд л хайрыг хүсэж, бусдаа хэрэгтэй зүйлийг нь өгч, тэднийг жаргалтай байлгана гэдэг боловч үнэндээ маш их бодлон эмх замраагүй байдал байдаг, тийм үү? Яагаад вэ? Учир нь бид одоо цагтаа амьдрах, хүлээн зөвшөөрөх, өөрсдийн бий болгосон хэл зааггүйгээр амьдрах тэр урлагт суралцаагүй. Мөн өөрийн мөн чанараараа байж чаддаггүй. Яаж мөн чанараараа үнэн сэтгэлээсээ нэгдмэл нэг гэсэн мэдрэмжтэй хуурамч хэл зааггүй амьдрах энэ мэдлэг туйлын чухал. Сэтгэл уужуу чөлөөтэй үед ихэнх асуудал шийдэгдэж цэгцэрдэг. Тэгдэг үү? Хүн өөрийгөө хэрхэн зохицуулах талаар сурах болно. Бидэнд маш олон баталгаа байгаа. Тэгээд би ингэхгүй, би тийхгүй, яг тийм байх ёстой гэж боддог. Гэвч сэтгэл хөдлөлийн шуурга дэгдэх үед бид төөрч хийхийг хүсдэггүй нөгөө л зүйлсээ хийсээр байдаг. Тэгдэг үү? Тэр үед үнэхэрийн арчаагүй санагддаг. Тэгэхээр яах вэ? Үүнд энэ ажиглалт, бие тогтолцоо, амьсгал, бидний оршихуйн өөр төвшний талаар мэдлэгүүд хэрэг болно. Бид 7 төвшөнтэй ойлгохын тулд ингэж ангилж байгаа юм. Бие, амьсгал, оюун ухаан, ой санамж, бидний сэтгэлгээ, юу гэхээр сандаг вүлээ? Ой санамж, эго, тэгээд жинхэнэ та буюу ухамсар. Бидний оршихуйн эдгээр төвшнүүдийн талаарх багахан мэдлэг биднийг уртцан хөдөлдөг. Анзаарчихсан уу? Та нарын олон нь үүнийг туулсан.
Та одоо ч ууралдаг, бухимддаг, хизээч уурлахгүй гэж хэлэхгүй. Гэхдээ өмнөхөөсөө ямар их өөрчлөгдсөн анзаарсан уу? Өмнө нь та уурлаад тэр нь хэдэн өдрөөр сэтгэлээс салдаггүй байсан. Харин одоо ууралхад хэдхэн секунд болоод та эргээд хэвэн болдог. Анзаарсан уу? Тийм үгүй ямар нэг юм хэлээрээ. Та нарын мэдрэмжийг сонсомоор байна шүү дээ. Дотоод амар амгаланг мэдэрч байгаагаа анзаарсан. Эмчилгээ хийлгэж байхдаа маш их хайр хүлээн авч байгаагаа мэдсэн. Энэ нь намайг үнэхээр эдгэж ангааж байгаа. Амьсгалын дасгалууд амьсгал крия хийж байхад маш их хайр мэдрэгддэг. Энэ биеийг ухамсар бүтээсэн. Бүх орц найрлагаар нь ухамсар бүтээсэн. Учир нь амьтай учраас бие өсч томордог. Тийм үү? Амьдрал нь харагдахгүй, та харж чадахгүй гэхдээ биеийн үйлдэл хийж байгаа бүхнээс нь шууд бусаар харж чадна. Энэ биеийг бүтээж хөгжүүлэгч тэр ухамсар, тэр амьдрал энэ биеийг мөн эдгэж ангааж чадна. Гэвч хийсвэрт биш, материалд илүү итгэдэг гэд сэтгэлдээ оюун ухаандаа бид програмчилчдаг. Ухамсар маш хийсвэр, бурхан бүрч хийсвэр. Бурхан байдаг эсэхийг хэн мэдэх вэ? Сэтгэлд ийм эргэлзээ төрдөг. Хийсвэрт итгэдэггүй, харин харж байгаадаа илүү итгэдэг учраас түүнээ бодит гэж боддог. Хийсвэр нь боломжгүй юм шиг санагддаг. Харин багахан өөрчлөөд альваг байгаагаар нь шинээр харвал та өөрөөр харна. Амьдрал тэр чигтээ өөрөөр гэрэлтэнэ. Жишээ нь эргэлзээ. Үргэлж эерэг зүйлд эргэлздэг анзаарч ирсэн үү? Анзаарсан уу? Муу юмд сөрөг зүйлд хизээж эргэлздэггүй. Ууралсан бол үнэхэрийн ууралж байгаа эсэхтэй эргэлздэггүй. Харин сайхан байвал эргэлзэж надад нэр сайхан байна гэж юу гэдэг. Хэн нэгэн би чамд маш их хайртай гэвэл та эргэлздэг. Энэ юу хүсэж байгаа юм бол гэдэг. Харин чамд дургу хүрч байна гэвэл хөдлөшгүй үнэн гэж итгэдэг. Тийм үү? Бид ууранд сэтгэл гутралд эргэлздэггүй. Сэтгэл гутралдаа эргэлзэжсэн үү? Тэгсэн хэрнээ эерэг амьдралд тус нэмэртэй зүйлд эргэлздэг. Тийм биш үү? Бүх хүн муу муухай учраас сайн хүнийг ирж хайна гэдэг. Үүний адилаар амьдралд нь 10 эерэг зүйл, ганцхан сөрөг муу үйл явдал тохиолдсон бол сэтгэлтэй нь тэр ганц сөргөөс зуурч дэвэргэж хэтрүүлдэг. Тийм үү? Хүүхдэд ийм зүйл тохиолддоггүй. Хүүхэд ингэдэггүй. Хүүхэд одоо цагт амьдардаг. Амьдрах урлагийн энэ бүх зарчим, мэдлэг шин зүйл биш. Төрөлхөөс бидэнд байж байдаг. Хүүхдүүд энэ бүгдийг хийж эдгээр зарчмаар амьдардаг. Хүүхдүүдийг хараад
нарийн гярхай сонор ажиглаж чадвал та ямар ч хичээл суугаад байх шаардлагагүй. Хүүхэд болоод байгаль танд бүхнийг зааж чадна. Хоёуланг нь ажиглах хэрэгтэй. Гэхдээ зарим хүүхдүүд төрлөх чанараараа байж чаддаггүй. Учир нь ээжийнхээ стрессийг тээж төрдөг. Тиймээс стрессгүй хүүхдийг харах хэрэгтэй. Тэд аасан хүртэл хийдэг. Тэд йогийн аасан хийдэг. Хүүхдүүд йогийн байрлалууд хийж яхахыг харж ирсэн үү? Тэд нар гидсээ татна, доошоо тонгойн, газар хүрнэ, эрхийг уруугаан хөхөн, хөлөө дээш нь өргөн, биендээ яг шаардлагатай дасгалыг нь хийж чаддаг. Мөн тодорхой хэмнэлээр амьсгалдаг. Харж байгаагүй хэрнээ өөрсдөө л хийчдэг. Уурлаж байх үед амьсгалаа ажиглаж, мэдрэмжтэйгээ байхаас илүү таатай байвал яах вэ? Уурлах нь таатай байгаа бол болно. Уурлаж болно. Харин таныг зовоох үед нь хянаж, хувиргаж чадах хэрэгтэй. Уур маш ихээр хүрсэн үед сонголт байхгүй. Та илэрхийлнэ. Харин дараа нь түүнээсээ салахгүй хивээд байх уу эсвэл одоо цагта эргэж ирэх үү гэдэгт сонголт байгаа. Тэр үед танд сонголт байгаа. Гэгэрсэн нэгэнд уур эсвэл бидний сөрөг гэж боддог сэтгэл хөдлөлүүд ямар хэрэгтэй вэ? Тэд байдаг уу? Гэгэрсэн хүн уурлаач дотроо гэгэрээгүй нэгнээс өөр байдаг байх. Тийм ээ? Зөв. Ямар ялгаатай юм бол? Гэгэрсэн гэгэрээгүй хүн уурлах ямар ялгаатай вэ гэж асууж байна. Дотооддоо мэдрэмж нь ямар ялгаатай байд юм бол? Заримдаа та хүүхдүүдтэй уураа үзүүлдэг. Жинхнээсээ уурлаагүй ч таны үгэнд орохгүй болохоор та ууралж үзүүлдэг. Зөв үү? Эсвэл компани удирдах байгаа бол ажлаа шуурхаа явуулахын тулд багч бол уурлах хэрэг гардаг. Зөв үү? Харин жинхнээсээ уурлахад та дотроо буцалдаг. Уур бүх тогтолцоог чинь шатаадаг. Та маш тоохгүй байж дотроо сүрч байдаг. Харин уураа үзүүлэхэд та уурыг зөвхөн хэрэгсэл байдлаар ашиглаж байдаг. Иесус бас нэг удаа уурлаж байсан. Нэг удаа бүхнийг орхисон. Тэгээд юу гэж та амьдралдаа хизээч уурлахгүй гэж хэлээгүй штэ. Кришнач бас нэг хоёр удаа уурлаж л байсан. Хоёр удаа. Амьдралд ийм зүйл тохиолддог. Харин бид тэдэнтэй зууралдаж, тэнд гацж болохгүй. Зүгээр л урагшил. Баяр хөөртэй хөнгөн амьдрах нь оюун санааны зам. Оюун санааны зам бол ямар нэг зан үйл эсвэл ямар нэг зүйл хийх тухай биш. Харин таны оршихуйн үнэхэрийн тааламжтай төлөв. Таны оршихуйн өөдрөг төлөв. Бүхнийг нэгдмэл гэдгийг, бүхнийг сүнс, оршихуй, ухамсар гэдгийг ухаарч таних юм. Дэлхийн юм бүхэн ухамсар. Цэцэгс ургаж байна. Цэцэгс, модод, хүмүүс бүгд ухамсар. Нэг сэтгэл, агуу том сэтгэлийг
хүн бүрээс амьтан бүхнээс харах нэгдмэлийг харах нь оюун санааны зам мөр. Энэ бол хайр. Хайр гэж юу юм бэ? Хайр бол сэтгэл хөдлөл биш. Би чамд маш их хайртай. Энэ биш ээ. Хайр бол би та хоёрын хооронд ялгаа үгүйг олж харах. Би таны нэг хэсэг, та миний нэг хэсэг. Нэгдмэлийг мэдрэх нь хайр. Энэ бол зүгээр оюун ухаанаар ойлгох биш, харин мэдрэхүйн түвшнэх. Үүнд итгэх юм. Сайн байна.